алхахыг хүсэж байгаа. Энэ жүжигийг одоо л бид хийхгүй бол дахиж өөр хүн бараг хийж чадахгүй баг. Асуудлууд дундаас хин нэг намайг гаргахгүй. Би л өөрөө гарна. Амар юм болсон. Одоо яг бас сахилахгүй байгаа. Энийх нь шар ус босоод арзааж ивэл бид бүр шок. Юу? Жүжигчин биш хүн яагаад тэгэхээр нохлуулж нэг л их сайхан жүжигчин болцоо. Одоо ингээл алны танил жүжигчин гэж яваад байсан чинь нэг л болж өгөхгүй байх, чадахгүй байх. Өнөөдөр бүр ингээд солих уу гэлээ. Эхлээд үгэн бакигаар амар эхэлдэм ба. Тэгээд дунд нь гинт бакиг алд чинь гинт дунд нь жижигэ ороод ир чинь талбай дээр гараад жагсаал хийхэд ямар гоё соёлтой, ямар өөр хийж нү, ямар оюунлаг хийж нү те. Өнөөдөр бид нар яг энэ нийгэмд яг зүудэндээ л амьдраад байгаа байхгүй те. Одоо X2 production-ы тавьж байгаа 20 жүжиг гэдэг жүжигийг одоо 20 жилийн өмнө тавьсан оюутан багтаа үзчихсэн. Тэгээд ер нь бас тухайн цаг үедээ ямар хурц шийдэлтэй, ямар өрмөц жүжиг үү, ямар гоё жүжиг үү, вау гэж гайхсан. Тэгээд бид нэр Хэрмэл crew гэдэг одоо найзуудаараа нэгдэж нийтмийн уран сайхны кино хийж явж байгаад ер нь бүгдээр нэг тайзны уран бүтээл рүү зоригоор ороод үзүүл яах вэ? За тэхийн тулд тайзны уран бүтээлээ юунаас эхлэх вэ гэж одоо яригдж байгаад манай Баясай зөргөөр X2-ийн учраас X2 яах нартаа санал тавиад энэ жүжигийг дахин сэргээж тавья. Тэгж тавихтаа одоо дүүнер нь зөвшөөрлийн аваа тавьж болох уу гэдэг саналыг анх X2 production-даа санал тавьсан. Оноах маань, одноогч маань одоо маш сайхнаар хүлээж авч өөрсдийнхөө одоо нандиндаг тэг хүүхчиг нандиндаг юм гайхалтай уран бүтээлээ биднэрт итгэл хүлээлгэж өгсөн. Тэгээ мэдээж одоо энэ уран бүтээлчийн хувьд өөрсдийн ингэж бүх оюун санаагаа зориулсан уран бүтээл гэдэг чинь ялгаагүй хүүхчиг нь байгаа. Тийм нандин зүйлээ биднэрт итгэж өгсөнд нь бид нэр одоо маш их баяртай байгаа. Тэгэл за ингээд одоо энэ жүжиг хийхээр болсон юм чи одоо дайридаа гэл тэгэл яг найзуудаараа сэтгэл санаа бүх зүйлээ шингээгээл одоо дайрж орсон доо. Тэр болохоор яг хошин урлагийн тайзан дээр байсан учраас өөрсдөө бас харьцангуй тайзан дээр байд юм чинь одоо бэлтгэлтэй байгаа, формтой байгаа. Бас нэг драмын урлаг руу, драмын жүжиг рүү ороход бол гайгүй бах гэж бодсон чинь үгүй байлаа. Яг одоо цаг тулаад одоо өмнө нь ирэхэд бол өстой яг маш сайн ухаарж ойлгохоор сайн алгадууллаа та. Манай найруулагчийн хувьд бол эхлээд айгүй гайгүй байсан. Тэгсэн чинь одоо яалчгүй бэлтгэлийн явцад бол үнэхээр бас чангарч байна. Тэгээд өмнө нь одоо Фауст, Гимзэм, за одоо манай шүн зөргөөг орсон шүн дундын бүжиг гэдэг жүжигүүдийг үзчихсэн учраас энэ хүний өөрийнх нь жүжиг тавьж байгаа тавилт, за философи тэгээд энэ найруулга энэ зүйлүүд маш өрмөц байсан. Одоо Монголын одоо театрын урлагт үзэж харж байгаагүй маш өрмөц сонин содон зүйлүүдийг үзэж харсан учраас яагаад болохгүй гэж, яагаад ийм найруулга байж болохгүй гэж, энэ ямар гоё юм бэ, энэ ямар сонин содон юм бэ гэдэг учраас энэ үнэтэй ажиллахыг маш их хүсэж ийсэн. Тэгээд бид нар энэ зохиолоо эрхийг авчаад 2 жилийн өмнөөс ерөөхдөө хийх гээд болж өгөхгүй. Найрлагч маань олдохгүй байгаа, бид нар тайз олдохгүй байгаа. Ингэж явсаар байгаа л яг энэ цаг мөч бүгд айгүй сайхан таарлаа. Тайз маань ч одоо ингээд зайсан ил маань биднийг бас дэмжиж энэ сайхан заал танхимыг гаргаж өглөө. Батуулд найруулагч маань бас яг энэ цаг хугацаанд завтай байж таарч бид нар бас олж авлаа. Одоо магадгүй бид нар бас нөгөө соёлын урлагийг сургуульд өгсөө. Тэгэл драмын театрын жүжигүүдийг үзээд нэгэн юм хөвшмөл нэг юм барианд орцсон, нэг хайрцагт орцсон. Тэгэл жүжиг гэхээрээ л нэг юм байдаг гэдэг нэг юм ерөнхий ойлголт байгаад байдаг. Гэтэл манай Батуулд найруулагч яагаад ийм байж болохгүй гэж. Өнөөдөр одоо миний хамгийн гоё олзуурах байгаа зүйл нь манай жүжигэнд өнөөдөр ийм нэг олон тайз, жижиг хэрэглэл ингээ шаардаад байхгүй те. Бараг ер нь бол манай Батуулд найруулагчийн одоо философи нь жүжигчин хувцгүй те. Зүгээр энгийн заавал тийм дүрийн гялцал хувцтай байх албагүй. Зүгээр энгийн хувцтай байсан ч болно. Яагаад гэвэл жүжигчин өөрөө тэр дүрийг дотоод сэтгэлээсээ мэдэрч яг ингээ бүх энэ дүрдээ амьдрч чадвал чи үзэгчдийг одоо ховстон те чи өөрөө л энэ дүрдээ амьдрч чадвал энэ жүжигийг амьлуулна. Тэгэхгүй жүжигчин өөрөө эндээ дүрдээ орж чадахгүй үнэхээр амилж чадахгүй бол энэ жүжиг бол мянга ямар ч гоё тавилт тавиад энэ жүжиг бол болохгүй жүжиг болохгүй гэдэг. Тийм учраас энэ өөрийнх нь философи, энэ өөрийнх нь үзэл бодол үнэхээр их таалагдж байгаа. Тэгээ энэ дэндээс бид нар өөрсдөө маш их юм сурж авч байна. Одоо сургуулаа
төгсөж гарснаас хойш одоо хизээч ингэж нухлуулж ажилласан одоо маань үнэхээр мартсан байна. Үнэхээр нухлуулж байна. Тэгээд энийхээрээр амттай байна. Одоо энийхээ ард гарч чадвал одоо үнэхээр бас гоё зүйлийг сурах гэдэг. Тэгээд жүшнийхээ хувьд үнэхээр амттай байна. Үнэхээр их юм сурж байна. Найруулагчаасаа сурж байна, хамт олноосоо сурж байна. Энэ Ахмад жүжигчдээс хүртэл үнэхээр их юм сурж байна. Нэг зүйл хийчихэл ороод ирэхэд эн чин тэр чин гэл ингээд хэлж байгаа үг болгон оройр орж байна. Үнэхээр их ялгаа байгаа. Тэнгэр газар шиг байгаа. За үзэжсэн оюутан цагийн үед бол одоо тэгэхээр үзэгч байлаа. Нэгдүгürt үзэгч байлаа. Хоёрдугаарт одоо тэгэхээр сонирхос одоо гайхаж хүлээж авч байлаа. Оо ийм үү. Яг тэр үед үннийг хэлэхэд үнэхээр тэр энэ жүжигийн энэ текст болгон энэ жүжигийн ард явж байгаа энэ гоё олон философиудыг үнэхээр ойлгоогүй үзсэн байна. Одоо өөрөө дотор нь ороод ажиллаад ингээд дүр дээр ажиллаад тэгээд одоо найруулагчаасаа ингээд зөвлөгөө аваад энэ үг яагаад гарч байгаа, яагаад энэ дүрээс гарч байгаа, яагаад энэ үг болгон яагаад утга учиртай байгаа гэдгийг ингээд ойлгоод яваад ирэнгүүт одоо философийг ойлгож эхэлж байна. Энэ жүжигч нь өөрөө энэ хүний амьдралын маш том философи байж, энэ донд маш олон хүний хайр явж байна, маш олон хүний дотоод зөрчил явж байна. Өнөөдөр наана нүүрэн дээрээ энийгээд явж байгаа чи цаана сэтгэлийн гүндээ тархинда ямар олон бодол зөрчил олон зүйлийг агуулж явд юм бэ гэдэг зүйлүүдийг эндээс харагдаж байна. Тэгээд энийг хамаагүй юм хөнгөн өнгөцгөн тэ нөгөө ингэж зүгээр гадна талаас нь хийж болохгүй байна. Зүгээр чийлсэн үгнүүд бас хэлж болохгүй байгаа даа. Үнэхээр дотроосоо мэдэрч энийг харуулахгүй бол энэ жүжигийн маань энэ гоё олон философиуд, энэ олон гоё үг текстүүд хүнд хүрэхгүй байх аюултай байна. Тийм учраас л энийг мэдрэхийн тулд одоо үнэхээр шал өөрөөр ажиллаж байна. Одоо 20 жилийн өмнө үзчихсэн Бацаан бол одоо шал өөр болчиход байж байна. Гэхдээ миний бүтээж байгаа дүр нь өөрөө бас 20 идтэй залуугийн дүр байгаа. Гэхдээ энийг болгоныг одоо эвцэлдүүлж эвийн олж хийхин тулд одоо эхлэх хичээж байна. Чиний ур чадвар байна. Харин ч одоо чадан ядан л үзэж байна тий. Бидний ер нь энэ жүжигийг хийх бас нэг гол том эмзэглэл ерөөсөө одоогийн нийгмийн байдал байсан. Одоо энэ нийгэмд байгаа байдал энэ жүжигийн агуулгатай маш их ингэж таарж исэн учраас бид нар одоо л энэ жүжигийг хийх юм байна. Дахиж сэргээх цаг нь одоо л юм байна. Тэгээ магадгүй энэ жүжигийг одоо л бид хийхгүй бол дахиж өөр хүн бараг хийж чадахгүй бах. Ягаад гэвэл X дүц продакшн ч гэсэн энэ хайртай уран бүтээлээ өнөөдөр хүнд итгэж өгөх вэ гэдэг нэг том асуудал байна тий. Дээрээс нь энэ цаг үед хийхгүй бол өөр ямар цаг үед хийх вэ гэдэг бас нэг асуулт байна. Тэгээд олон цаг үе олон юмны таарс учраас бид нар хийхийг зорьсон. Тэгээд манай одоо Ахмад жүжигчид хэлсэн. Манай найруулагч өөрөө бас хэлж ирсэн. 20 жилийн өмнө энэ жүжигийг хийж байгаад энэ нийгэмд энэ сэдв байсан бол 20 жилийн дараа дахиад хийхэд өөрчлөгдөөгүй шүү дээ. Энэ нийгэм 20 жилийн дараа нийгэм өөрөө өөрчлөгдөөгүй шүү дээ. Магадгүй барилга байгууламж хөгжил ирж байгаа боловч нийгмийн энэ байдал чинь өөрчлөгдөөгүй шүү дээ. Нөгөө л нэг улс төрийн байдал, нөгөө л нэг эрх мэдлийн асуудлууд, нөгөө л нэг залуучуудын одоо ухамсаргүй үйлдэлүүд ч гэдэг юм уу те энэ зүйлүүд чинь байж штэ энэ нийгэм ч өөрөө өөрчлөгдөөгүй штэ тэгэхээр энийг дахиад дуурах цаг нь болсон гэдэг энэ зүйлийг найруулагч хэлэхэд бас янг гэл оройроо орж исэн пөөх нэрээ тийм биш тэгээд 20 жилийн өмнө бүр хаалттай байсан ийм хүлэмжинд ургаж исэн сэдв өнөөдөр тэг зэрлэг өвс шиг ингээ бүр илүү тархаад ургацсан байна. Уг нь бол энэ чинь бүр ингээд зогсоох ёстой байтал бүр дэлгэрсэн байна шүү дээ. Тийм учраас энийг дахиж анхааруулж дахиж энийг гаргаж хийх ёстой байна гэдэг байдлаар энэ жүжиг маань яригдсан. Тэгээд магадгүй бид бүхэн одоо хийхдээ бас тодорхой хэмжээнд өөрчилж хийж байна. Энэ зүйл маань энэ нийгэмд бас нэг тод томруунаар бас нэг дуу хоолой болоод үдсэн залуучууд ялангуяа манай жүжиг залуучууд үзээсэй гэж их хүсэж байгаа. Яг гэвэл залуучууд маань одоо жинзи үеийнхээ өөр болж гин гэдээ яриад байгаа. Тэгвэл яг юу нь өөр болоод байгаа? Магадгүй цаашдаа энэ залуучууд өөрчлөгдөж байгаагаа өөртөө өөр байгаагаа мэдэхгүй гэж магадгүй. Тэгвэл манай жүжиг үзээд бид нар чинь ийм өөр байгаа юм байна. Тэгвэл бид нар улам энийгээ одоо авч явах хэрэгтэй юм байна. Залуучууд бид нар өөр гэдгээ илүү нотлох хэрэгтэй юм байна гэдгийг манай энэ жүжигээс үзээд харах хэрэгтэй байх гэж бодож байна. Өөрсдөө одоо
манай жүжиг үзээд бас нэг сэрж хараад те ингээд магадгүй 90 онд одоо залуучууд арчилсан хувьсгал хийжсэн гэж ярьж идэг бол те арчлал хийжсэн гэж ярьдаг бол магадгүй одоо манай залуучууд бас үзээд бид нар чи өөр байгаа гэдэг нь ийм байгаа юм байна штэ. Саяхан цаг үеийн байдлыг ингээд харахад манай залуучууд талбай дээр гараад жагсаал хийхэд ямар гоё соёлтой, ямар өөрөөр хийж гэнэ үү, ямар оюунлаг хийж гэнэ үү те тэр болгон харагдаж байгаа юм чинь энэ залуучууд өөр болоод байна. Гол нь энийг өөр болж ийн гэдгийг хэсэгэн залуучууд мэдээд байгаа бол бид ч гэсэн уран бүтээлээрээ та нар өөр болоод байгаа шүү, та нар өөр үе шүү те та нар маань бас Монголын дараагийн гоё ирээдүй шүү гэдгийг харуулахын тулд энэ жүжигийг дахиж тавьж өөр байдлаар тавьж магадгүй залуучуудаа гоё нэг юм сэрэх ухаарах нэг зүйлийг нөхөйсөн гэж хүсэж байна. Дээрээс нь манай жүжиг бол бас энэ нийгмийн бас нэг бидний эмзэглэж явж байгаа нэг хашгиран байгаа. Хашгирахыг хүсэж байгаа. Жүжигийг хийж эхлэе гэдэг өдрөөс ахуулаад бид ч одоо бас харьцангуй гайгүй байсан. Ер нь бол за одоо нэг ингээд жүжиг бол ингээд хийгээл болчихно. Дөө бэлэн зохиолт тавьчихсан гайгүй гэж бодож исэн чинь яг уншилгаа хийгээл бүх уран бүтээлчид цуглаад уншилгаа хийгээл дүр хуваарлт аваад дүрээ аваад эхэлсэн цагаас хойш за үнэхээр бүтнээрт хоноог л байж байна. Одоо гэр бүлтэйгээ таараагүй одоо барыг одоо 10 хонж гин үү орой тараал очиход хүүхдүүд маань унтчихийдэг өглөө унтчихийдэл тэрэд маань гараа явдаг одоо яг одоо нүүрийг хараагүй удаж байна. Энэ талбаараа бол надад бол яг хоо энийг энэ уран бүтээл маань сайн болохын төлөө явж байгаа гэж бид нар бол зорж байгаа. Тэгээ энэ маань ч өөрөө одоо урлагийн хүний өөрийнх нь одоо хүлээх үүрэг нь одоо ямбын нийдэлж байгаа бол бас ялын нийдэл хэрэгтэй гэдэг хишгэлэл одоо бид нар жүжигчд гэж гоё хөндлүүлдэг бол нөгөө талдаа бид нар бас энэ хариуцлага хүлээж ингэж ажиллах ёстой. Энийхээ ард гарах ёстой. Тэгэл яалчгүй явж байгаа ард гэр бүл маань энийг ойлгоод дааж байгаа. Одоо үнэхээр утас маань ч одоо дуурахгүй бараг одоо бараг 10 онж байгаа юм уу та бараг эхнэр маань гэр бүл маань ойлгоод яг ингээд дүрдээ ороод ингээд төвлөрөөд явж идэл тэнд утас дуурахаар ингээд бүх юм анхаарал сарниж байгаа учраас утаснуудаа ингээд дууг нь хагаа хайчиж байгаа орхичиж байгаа. Тэгэл дараа нь л орой харж явах хатаа л нэг ийм дуудлагууд ирсэн байна гэсэн мэн ингээд сүлдээ ч одоо бүр найзууд нь ч ойлгодог болж байна. Хамгийн гол нь ингэж зорж байгаах бид нар энэ уран бүтээлэл чанартай сайхан хийхийг зорж байна. Ялангуяа өөрт хуваарлагдаж оногцсон дөрүүдийг маш сайн дотор талаас нь харуулахыг хүсэж байна. Гадна өнгөцөл явах вэ нэг үс гизэг хувц хонор бол нэг тийм сонин зүйл биш. Өнөөдөр энэ дүр өөрөө энэ Баки гэдэг дүр өөрөө яг хий юм бэ? Юу үзүүлэх гээд байгаа юм бэ? Ямар философитой юм бэ гэдгийг дотроос л мэдэрч харуулж чадвал одоо тэгэл зорилго маань тэр байна. Баки гэдэг дүр бол одоо жижигээс бол үнэхээр шал өөр байгаа. Тэгэд өөр байлахын тулд тэрийг харуулахыг маш их хичээж байна. Одоо хөдөлгөөн, дуу хоолой, тэр одоо философи үзэл бодол те. Миний үзэл бодол одоо энэ Баки шиг биш. Бакигийн үзэл бодол бол үнэхээр шал өөр яг юм залуу хүн байгаа. Тэгээ мэдээж Бакиг өмөрөх юм бол Баки бол үнэхээр шудраг залуу. Энэ шудраг гэдэг зүйлийн төлөөл яваад байгаа. Мэдээж өөрөө энэ амьдралдаа алдаж байгаа, онж байгаа. Мэдээж одоо эрх мэдэлтэй айлын хүүхд учраас сагж байгаа, алдах зүйлүүд байгаа. Гэхдээ Баки энэ дундаас өөрийгөө олж авч байгаа. Эхлээд бол мэдээж одоо баян айлын хүүхд ингээл сагж байгаа бол энэ дундаасаа энэ олон үйл явдлын дунд, энэ олон бэрхшээл, энэ олон аз жаргал, энэ олон үйл явдлын дунд яг өөрийгөө олж байгаа. Өөрийнх нь мөн чанар бол үнэндээ маш шудраг залуу. Гэхдээ энэ нийгмээс болж, энэ аав ээж, энэ найз нөхдөсөө болж тэр зүйлүүдэд алдаад байсан бол эцэст нь өөрийгөө сонсож, өөрийгөө олж юу ч болж исэн би одоо энэ шудраг байх хэвээр. Би дуу хоолой гэдэг бол миний үзэл бодол гэдэг бол ийм чухал байх хэвээр гэдгийг олж авч байгаа. Тэр нь үнэхээр бахархууштай байгаа. Тийм учраас одоо Баки маань бас үнэхээр хайрламар дүр байгаа. Энэ олон ингээл нухчаа уналт босолтнууд нь бол одоо энэ дүрд өөрийнх нь энэ жүжигний турш энэ өөрт нь амар туршлага болж одоо олж авч байгаа. Магадгүй хүнээр ярил хүн бол одоо ингээл амьдралдаа олон зүйлийг туулсны ар дээр юмыг олж авдаг бол Баки энэ жүжигийг эхлэхээс ахуулаад дуус хүртэл энэ олон үйл явдал дундаас яг өөрийгөө олж авч байгаа. Тэгээ хамгийн эцтэй хамгийн гоё зүйл нь өөрийгөө олоод олсон мөн чанараараа дуусч байгаа нь хамгийн гоё. Тийм учраас чинь Баки гэдэг дүр үнэхээр амттай байгаа. Надаас үнэхээр өөр байгаа учраас бас
Би ч өөрөө дунд нь ингээд жүжигийнхаа зарим хэсэг төр өөрөө ингээд одоо бакигаа алдчихад байна. Эхлээд үгүй бакигаар амар их хэлдэм ба. Тэгээд дунд нь гинт бакигаа алдчихна. Гинт дунд нь жижигээ ороод ирчихнэ. Энэ л одоо нөгөө жүжигчний одоо бэлтгэл сургуулилт их төвлөрөл энэ зүйлүүд их хэрэгтэй болоод байгаа. Нөгөө яг жинхэнэ нөгөө жүжигчний одоо техник одоо сурж авсан одоо мэдлэг уран чадвар те энэ зүйлүүд нь л одоо яг энэ зүйлүүд төр л маш хэрэг болж байгаа. Сэтгэлдээ нэг юм харамсмаар зүйл хийчээ тэрийгэ байнгын бодож явна гэдэг бол тэр өөрөө хамгийн том ял юм шиг санагдаж байгаа байхгүй. Бакигийн зүйлээс харахад хин нэгэнд буруу зүйлийгээд магадгүй хин нэгэнд худлаа хэлээд ингэсний ард дээрээс дараа нь өөрийгөө бодоод би худлаа хэлсэн дээ гэж бодож би хин нэгэнд муу зүйл хийсэн дээ гэж бодож насан туршдаа тэрийг бодож амьдрна гэдэг бол энэ өөрөө маш том ял. Тийм учраас Баки өөрөө энэ зүйл дээр энэнтэй эвлэрдэггүй шудраг байхыг хичээдэг бүх зүйлд үнэн байхыг хичээдэг. Гэхдээ амьдрал энэ дөрүүд энэ үйлчилж байгаа үйл явдлууд Бакиг олон зүйл рүү хөрвүүлж байгаа. Гэхдээ энэ дундаас Баки өөрийгөө олж авч байгаа. Тэгээд энэ ялтай энэ одоо яллах өөрийгөө яллуулахтай эвлэрч чадахгүй байгаа гэж бодож байгаа. Тэгж би бас энэ дүрээ өмөрч одоо бас бүтээх хичээж байгаа. Сэрх гэдэг өөрөө өвдөлт байх гэдэг энэ үг байгаа байхгүй юу? Энэ өөрөө маш гоё үг. Өнөөдөр бид нар яг энэ нийгэмд яг зүүдэндээ л амьдраад байгаа байхгүй тий. Яг бодит нийгэм юу вэ? Бодит амьдрал хэн билээ? Юу вэ гэдэгтээ хүн хизээ нүр тулдын гэхээр ямар нэг том асуудалд орохороо ч юм уу тий. Гинт өөрийгөө сонсч эхэлдэг. Би хэн бэгээ сонсч эхэлдэг. Тэр үед л магадгүй би хөөсөн дунд амьдарч иж би маш олон ингээл найз нөхдөдтэй одоо ингээл өстой шагнал урамшуулалт ч юм уу өстой магтаал дунд амьдарч исэн бол яг бодит үнэнтэйгээ нүр тулахаар үнэхээр яг зүуднээс сэрдэг баг. Тэр үед харин энэ зүуд гэдэг бол одоо яг өвдөлт байх гэж мэдэрдэг баг. Тэгэхээр би өөрөө яг одоо ингээд жижиг гэдэг хүний хувьд би ийм бод яг зүйлүүдтэйгээ нүр тулвал яах вэ? Надад магадгүй одоо ингээд хүнд хэцүү асуудлууд тулахад би яаж харах ёстой вэ гэдэг зүйлүүдийг маш их бодож байгаа. Асуудлууд дундаас хин нэг намайг гаргахгүй би л өөрөө гарна. Бакигийн асуудлаас өөрөө л гарч байгаа. Тийм учраас ялгаагүй жижигэд юм асуудал тулгархад жижигээ өөрөө л гарах бах. Хэрэг тариул жижигээр тарих бах. Асуудлаас гарвал жижигээ өөрөө л гарах бах. Тэгэхээр хин нэгнээс буруу хайх биш. Хин нэгнээс аврал хайх биш. Өөрөө л гэдэг зүйлийг одоо маш ойлгож авч байна да. Саяхан ингээд одоо манай Хэрмэлк рүү баясаа зоргоо тагтаа цогтоо бид чинь ингээл энэ бүтээлийг хийх гэж хамт одоо дайраад орж байгаа шүү дээ. Тэгээ дээр яриад бид нэг орой бэлтгэл нэлээ орой тарсан. Тэгээ яриа суужсэн чинь манай зоргоо ярьсан байхгүй. Биднийг ингэж одоо зүтгэж яхад те хизээ нэг өдөр бурхан шагнах хохтой те гэд ингээд хэлсэн чинь надад ингээд зоргоогоо хараад амар хайр өрөөд өрөвдсөн байхгүй. Нэрэл бид нэр ингээл энэ уран бүтээлийг хийх гэж зүтгэж байгаа ингээл одоо ингээл хөдөлмөрлөж байгаа. Тэгтэл мэдээж энэ бурхан нэг өдөр шагнах л бах. Шагнахгүй ч байсан бид нар өөрөө өөрсдийгөө шагнажлаа. Яагаад гэвэл бид нар үнэхээр олон зүйлийг олж авлаа, сурж авлаа. Үнэхээр маш гоё амттай уран бүтээлийн ард ажиллах гэж зүтгэлээ. Тэгээ бидэнд энэ олон итгэл хайрыг хүлээлгэж энэ олон уран бүтээлчид цуглалаа. Ийм гоё ингээд найз нөхөд ард талд бүгд биднийг дэмжиж байна. Энэ болгон маань өөрөө биднийг ингээд шагнаж байгаа маш том шагнал юм да. Тэгээд найзуудыгаа хараад бас бахархаад ядарсан ч ингээл шүд зууж байгаа ч гэсэн энийг хийх гэж зүтгээд байгаа нь үнэхээр гоё байна. Үнэхээр амттай байна. Эргээ харахад бас гоё урт хугацааг өнгөрүүлсэн байна. Одоо тэгээд нөө маргаашгүй тэгэл үзэгчтэй толилуулж одоо дөнгөө тавиулахад л үлдээд байна да. Эхлээд бол ер нь бол зөрөлдөж исэн. Эхлээд бол бид нэр
нөгөө 20 жилийн өмнө үзсэн X төдсийн продакшны маань хийжсэн 20 жүжигээрээ төсөөлж бараг л тэрийг л одоо тий дуурайлгаал бараг хуулбарлал тавих гал тийм л үзэл бодолтой бараг л бидрүүл явж исэн. Тэгээд найруулагч маань суугаад зохиолоо уншаад дахиад шинжилж өчөөд яг энэ үед бол бидний одоо үзэл бодол жоохон зөрчилдөд энэ яагаад 20 жүжигийг ингэж тавьж байгаа юм бол гэж бодож байгаад бэлтгэл сургуультанд ороод нөгөө Баки гэдэг дүрдээ ороод нөгөө философийн ойлгоод ирсэн чинь одоо хийм биш тий гэд тэгээ одоо нэгэсэндээ найруулагч маань чинь найруулагч хүн гэдэг чинь ингээд зөрчилд байгаа хүмүүсийг чи авчирж байгаа ингээд эвтэйх ингээд гурил зуурж байгаа тий за одоо миний хийх гээд байгаа энэ юм аа. За тэгэхээр та нарын маань хийх гээд байгаа энэ юм аа. Яг хуу та нар маань энийг харж исэн бол би энийг харж байгаа маа. Тэгэхээр аль нь зүгээр вэ гэл ингээд харьцуул тавиад ингээд тавган дээр тавиад харуулахаар чаа. Бид нар бол одоо дотроос нь харна ингээд те өнгөц харж исэн байна. Найруулагч бол дотроос нь харж исэн байна. Арай өөрөөр харж исэн байна. Тэгээ ойлгоод ирэнгуут чинь өнөөдөр бүр илүү хамттай болоод ажиллахад урамтай болоод тэгээ манай найруулагчийн одоо ялангуяа өөрийнх нь хийдэг шийдэл тавилттай пострам болж ийн. Тэгээ энэ дунд чинь зөвхөн л үзэгчд маань тойроо сууж ийн. Нэг юм хоёр талдаа биш. Тайз нэг талдаа, үзэгч нэг талдаа биш. Тайз нь голдоо, үзэгч нь хоёр талаараа сууж ийн. Магадгүй үзэгчд маань энэ жүжигт ороод байгаа ч юм шиг, магадгүй заримдаа шүүх хуралд ороод байгаа ч юм шиг. Тэгээ энэ мэдрэмжийг авахуулахын тулд энэ жүжиг маань өөрөө тавилт ийм сонирхолтой байна. Үзэж байгаа хүмүүс маань нэг өөр мэдрэмжийг авах. Үнэхээр сони мэдрэмжийг авах байх. Зарим нь ч бараг юу ийм жүжиг байд юм уу гэж гайхаж магадгүй. Зарим нь бас ойлгохгүй ч гарч иж магадгүй. Гэхдээ илүү ойлгуулах талаас нь одоо бидний л ажиллагаа үйлдэлтэй. Найруулагч маань гоё тавилтаа тавьчлаа. Магадгүй зарим үзэгч жоохон ойлгохгүй гарч ивэл жүжигчдийн буруу бах. Ягаад гэвэл дүрдээ амьдрч чадаагүй. Тэр үг текст, тэр философи, тэр олон гоё зүйлүүдэд хүргэж чадаагүй болох. Хүргэхэд яг үнэхээр автуулж чадах юм бол 2 цаг бол маш хурдан өнгөрөх баг. Амар юм болсон. Одоо яг энэ баг бүрэлдэхүүнийг бүрдүүлэх гэж бол бид нар одоо анхнаасаа бодсон баг бүрэлдэхүүн байгаагүй. Анхнаасаа бид чинь за найруулагчаал бодож байсан. За найруулагч нь ямар ч Батболд найруулагчтайгаа ажиллах гэжсэн бол найруулагч маань орж ирээд энэ дээр ийм хүн байна. Энэ дүр дээр энэ хүн байна. Энэ дүрийг энэ хүн хийнэ гэл ирэхэд бид ч гэл гайхаад одоо маш сонирхолтой дүр байгаа шүү дээ. Одоо манай намын даргын дүр байгаа. Намын дарга дээр одоо чинь Тордонгон болдохыг оруулж ирэхэд бид бүр шок. Юу жүжигчин биш хүн яагаад гэхэд тэ энэ нам улс төрийн талаар дэндүү сайн мэдэх хүн. Дээрээс нь одоо гадаадын олон уран бүтээл жүжиг тэ ийм хайлайт дүрүүд орж ирдэг. Магадгүй энэ нь илүү сонин шүү дээ. Яагаад байж болохгүй гэж тий яагаад зав жүжигчд байгаа мөртлөө ийм жижигхэн дүр дээр өөр хүн орж иж болдгүй юм хэн болохгүй гэсэн ингээ тий хаана тийм дүрэн байгаа хууль байгаа гэхэд бид нар яг шок нарч өгнээрээ яагаад болохгүй гэж яагаад бид нар тийм сонирхолтой зүйлийг хийж болохгүй гэж туршиж үзье л да залуучууд хийж байгаа юм ингээ гих мэтлээ ингээд энэ баг бүрэлдэхүүн чи амар өрмөц байдлаар ингээд бүрдэж байгаа сэтгэл ханамжийн юмд бол маш өндөр байгаа яагаад гэвэл бид нар энэ уран бүтээлийг хийх гээд энэ олон хүмүүсийг цуглуулад ингээд санал тавихад бүгд маш гоё уриалга хүлээж авсан. 20 жүжиг тэгээл та хийл та одоо л хийл та. Тэгээ дээрэс нь ийм өөрмөц ийм шинэлэг байдлаар хийхээр бүгд хүлээж авч байгаа. Энэ дунд одоо эсэргүүцэж байгаа бараг нэг ч хүн байхгүй. Бүгд хүлээн зөвшөөрж байгаа. Өнөөдөр бүгд ойлгоод өнөөдөр бэлтгэл сургалтанд орсон байна. Тэгээд тийм учраас бид нар дээрэс нь яг биднэртэй юм санаа нэгдэх, юм өөр сэтгэж, өөр хийхийг хүсэж байгаа ийм залуучуудыг аль болох бүрдүүлсэн байгаа. Тэд нар маань ч уран зоригтой байгаа. Өөрсдийгөө харуулж байгаа. Хөгжмийн тал дээр манай хөгжмийн зохиолч нар одоо Валчка гэдэг одоо мундаг залуу ажиллаж байна. За манай стилистүүд байна. За манай гэрэл тайз гэл тий одоо өнөөдөр тайзыг харах юм бол магадгүй ингээл нэг юм хан байгаал ингээл хөшиг байгаал байдаг бол тийм биш өнөөдөр ийм маш том юм гэрлэн шийдэл байна. Энэ өөрөө хөдөлж ийн механик байна тий техник ажиллаж ийн гих мэтчлийн ингээд маш олон өрмөц шийдлүүдийг хийж байгаа. Энэ өөрөө манай баг өөрөө юм маш өрмөц баг бүрдсэн. Бас сахилгагүй байгаа. Сахилгагүй тэгээд юм шинээр сэтгэж шинээр хийж үзье гэсэн юм залуучууд бүрдсэн байгаа. Энэ нь өөрөө бидний одоо яг энэ багийн гоё бүрдсэн шалтгаан. За дээрэс нь манай уран бүтээлчд бол бүр хайр уран бүтээлчд байгаа. Манай ахмдууд байна.
Өнөөдөр биднийг залуу гэж голлогүй, анхны юм гэж голлогүй биднийг хүндэтгэж хурж ирлээ. Бид тэр тусам мөр улам нэмж хийлж өгж, зааж, зөвлөж миний дөөнөр та нар анхны юм учраас ингэж энэ дээрээ алдчихин, үгээ ингэж хэлчихин, та нар ингэж нэ гэдэг. Энэ болгон ч нөөрөө энэ хүмүүс манай уран бүтээлд орж ирэх гэсэн маш гоё хайр сэтгэл байгаа байхгүй. Тийм учраас манай баг үргэлжлэх юм бол үнэхээр гоё байгаа. Үнэхээр хайртай. Өөрсдөд нь гэж эмзэглүүлж биеийг ар залгаж одоо ингээд харуулсан нэг үзэгдэл байгаа. Энэ бол бүр үнэхээр амар үзэгдэл. Тэгэхээр яг амар гэхээсээ илүүтэй хүмүүс үрээ үнэхээр шоконд орох байх. Үнэхээр эндээс нэг зүйлийг өөрсдөө олж харах байх. Нэр юу болчихвоо? Яана гэд манай энэ одоо өмнө бас хориотой жүжиг X-төс тавьж явахтаа ч гэсэн энэ олон гоё үзэгдэл донд байдаг байсан. Энийг бол өнөөдөр манай Батболд найруулагч бүр өрмөцөөр шийдсэн байгаа. Хүмүүс одоо өөрсдийг нь үзүүлж одоо өөрсдийг нь үзүүлэхдээ бүр 360 градус зэрэг хүний бодож ирснээс нь маш өөрөөр иргэн. Тэр үнэхээр хамгийн манай жүжиг хамттай үзүүлбэр байгаа. Одоо бид нар өөрсдөө бэлтгэл хийж явахдаа ч гэсэн тэр үзэгдлийг мэдж байгаа мөртлөө хажаас гарч ирэл хардаг ингээд гэл тэр үзэгдэл одоо үнэхээр одоо бид нар ингээл амар нандгинж ийн тэрийг харуулахыг хүсэхгүй байгаа. Одоо ямар нэгэн ч юм уу зүйл төр гаргахгүй байгаа. Үзэгчд өөрсдөө ихэд үзээ тэндээсээ тэр мэдрэмжээ авах. Хамгийн гол нь тэр мэдрэмж үзэгчээ өөр ингээд дотроос ингээд үзээд ингээд биенийх нь шар ус босоод арзааж ивэл бидний одоо тэр үзэгдлийг хийсний хамгийн гоё одоо кайф нөхгүй. Тэгээд яг тэрийг мэдрэмжийг угаасаа үзэгчд дээрээ авах. Тэрийг л одоо нандгинж ийн да. Өдөр болгон бид нэг асуудал гардаг. Тэгэл байж л тэнд нэг юм гинэ, энд нэг юм байхгүй гинэ, үүшээ нөгөөд чинь тэр инглээ, энэ инглээ гэл ингээл өдөр болгон нэг асуудал гарч ирдэг. Ямар сандаа бид нар ч өглөө цуглал. За өнөөдөр ямар сюрприз байд гэж цугладаг. Тэгээ энэ болгон одоо тэгэл биднийг л одоо соржил байна л да. Энэ болгоны ард гарч байгаа нь өөрөө амттай байна. Гараад нээгээд авсны ард дээрээс тэгэл бид нар чадлаа штэ гэдэг тэр гоё урам зоригийг аавна. Тийм учраас одоо саад бэрхшээлийг бол одоо давхаас өөр яах вэ? Одоо давхын хувьд бол ингээл давна гэж зүтгэж байна. Бэлтгэл сургуулийн хувьд бол бид нар бол яг бэлдээл байна. Тэгвэл үзэгчтэй бас алдаа мадаггүй маш гоё юм төгс зүйлийг үзүүлэхийн тулд бид нар маш сайн бэлдэхгүй бол болохгүй байгаа юм. Ялангуяа энэ техниктэй холбоотой бид нар одоо юм гэрэл чийд ингээд маш олон техникээс хамаарсан зүйлүүд хийж байгаа учраас техник гэдэг чинь хүний одоо ингээд бас оюун санаа ингээд яг юугаар болохгүй байгаа даа. Заримдаа гинт нэг байж байгаа л нэг гэрэл алга болчих чинь, гэрэл унтарч чинь, шатчих чинь тий. Энэ болгоныг бид нар ингээд ямар ч алдаа мадаггүй болохын тулд одоо маш сайн бэлдэж чинь. Тэгэл одоо нэг хоног маань дөхөөд байхад л улмал бэлтгэл нэгсээд байна. Тий. Хэдэн цаг бэлтэж байна? Одоо цагаа алдаж байгаа шүү дээ. Өглөө бид нар чинь нэг 9-гээл цуглаа. Тэгэл орой шөнө 2 3 гээл тарна. За эрт тарж байгаа нь 12 гээл шөнийн 12 гээл тарж байгаа. Тэгэл цагнаараа бол одоо алдаж байгаа шүү дээ. Мэдхгүй хэдэн цаг зүйлж байгаа. Уурчсан л бэлдээд байгаа. Тэгэл нэг ямар ч хайрж унтдгийг тэгэл ирдгийг тэгэл яг энэ бол гоё л байна л да. Тэгэл ойрд бас ингэж өөрсдийгөө дайчилж ингэж ажиллааг бас удсан байна. Бас их нөгөө юм амархан ажиллаж бас тэрэндээ бас их удсан байна тийм одоо тэгээд тэрнээс гарсан ч бас гоё байна. Хэсэг бас ингэж дайчлах хэрэгтэй байсан байна. Тэгээд гоё байна тэрнээс. Бас унтахгүй бас олон хоног явчих юм бол бас ядарчин тэгээд чи яг жүжиг нэх өдрөө хоолойн гарахгүй ч юм уу нүүр аман дээр нэм гардаг ч юм уу те эсвэл биеийн сулдц өвдчүүл бас нөгөө бодож санджаасаа хамаг юм хөргөж чадахгүй тийм учраас мэдээж жүжигчин давхар бэлтгэлийн хажуугаар өөрийгөө хайрлахын нөгөө одоо зүйл байх хэвээр тийм учраас тийм амрах хэвээр тийм учраас боломж гарвал нэг жоохон дуг хийх ч юм уу ямар ч юм унтах хэвээр гэдгээ бол ярьж байна тэгээд за бусдаар бол тэгэл хоолоо сайн идэж байна нойроо авж за бусдын бол одоохондоо бол төр орхиж чинь тэгж яхад нөгөө нойроо хоолндоо сайн байхад болондоо гэдэг шиг л тэгэл бүгд л одоо тэгэл зүтгэж чинь бусдын бол одоохондоо хайцсан байна. Тэгээ заримдаа бас бодож байгаа одоо ямар насаараа би ингэж явах юм биш үү те нэг хитгэн өдөр штэ
энэ уран бүтээлийн төлөө штэ гэж бодохоор чинь тэгэл өөрөө ирэхгүй өглөөдөг гэсэн ирэл асууж ирж байгаа. Тодорхой хэмжээнд мэдээж өөрийгөө хайрлаж байгаа. Тэгэхгүй бол энэ гоё зүйлээ, энэ олон гоё бэлдсэн зүйлээ үзэгчтэй үзүүлж чадахгүй болчихгүй гэж айж байгаа учраас өөрийгөө голж байна. Яг үнэндээ бас чинь мэрэгжлийн уран бүтээлч гэхэд те энэ дүрийг ингэж харуулах хэмжээнд одоо би өнөөдөр яг ямар хэмжээнд явж исэн бэ гэдгийг одоо өөрийгөө харж байгаа байхгүй. Нэг л их сайхан жүжигчин болцоо. Одоо ингээл олны танил жүжигчин гэдээ яваад байсан чинь яг бас ингэж нухлуулж ажиллаагүй, ингэж дүр дээр бас ингэж өөрийгөө нухаж ингэж дайчилж ажиллаагүй гэхээр удсан байна. Тийм учраас өөрийгөө бас голж байна. Тийм учраас надад бол одоо жишээ нь боломж нь байна. Өнөөдөр ингээд энэ уран бүтээлчд маань, найзууд маань, найруулагч маань итгэхэд надад энэ дүрийг өгчлөө. Энэ гоё боломжийг өгчлөө. Одоо надаас шалтгааллах зүйлүүд үлдчихлээ. Би л өөрийгөө бэлдэж, би л өөрийгөө дайчлахгүй болвол энэ дүр гарахгүй. Тэгээ гол дүр учраас энэ жүжиг чинь бүтэн одоо ингээд гол дүр нь муу байвал тэгэл энэ жүжиг тэр чигээрээ унана. Тэгэхээр гол дүр өөрөө маш сайн байх хэрэгтэй. Тэгэхээр би өөрөө хичээх хэрэгтэй. Тэгээ мэдээж одоо бэлтгэлийн явцад өөрийгөө сайн дайчилж өөртөө л ажиллах асуудал үлдлээ. Тэгэхээс бол бусад боломжийг нь бол хангаад өгчлөө. Найзууд чангаад өглөө, найруулагч маань чангаад өглөө, баг хамт олон маань хангаад өгчлөө. Өөрөөсөө надад шалтгааллах зүйл үлчлээ. Тэгээ жоохон өөрийгөө голж байгаа учраас одоо дайчлан да. Үй нэг амар шунаагүй шүү дээ. Би ч өөрийгөө өөр дүр дээр бодсон байсан. Одоо төгөлдөр гэдэг одоо манай цогтой явж байгаа. Тэр дүр дээр би өөрийгөө бодсон. Тэнд ажилландаа гэдэг. Өмнө нь одоо манай X төц дээр төтөх хийжсэн бас аюу гой дүр байхгүй. Тэр хийндээгээ бодсон байжсэн чинь уншлаг яваад ингээд найруулагч маань уншуулж үзээд ингээд бүх одоо манай ингээд баясаа зоргоо тагтаа бид дээр бүгднгээр нь ингэж уншуулж яснаа. За бакиг жижигэ шүү. Тэгээ би бүр шок гэд тэгээ гайхаад тэгсэн чинь за ингээд хуваарлаа гэд. Тэгээд дараа нь би бакиг авчаад дараа нь яг юм нөгөө уншлаг болоод жүжиг ингээд уншлаг бүх жүжигчид цуглаад уншсан чинь болдгоо ерөөс нь чаддггүй. Тэгээ найруулагч маань бүр гайхаад хүчичтэй ийм сонио хоолоод юм. Үгүй ч юу вэ бакиг ингээд одоо яах вэ бакигаа солих уу дээрээ тулаад тэгээ би бүр гайхаад ингээд хямраад анх тэгээд уншихад би яаж уншсан бэ? Одоо ингээд намайг анх сонгоход гэсэн чинь анх чи ингээд уншихад аюу гайгүй уншсан, сайн уншсан шүү дээ. Чамд ингээд харагдчихсэн шүү дээ. Тэгээ би яг бодсон нөгөө нэг баки гэдэг гол дүршүүгээ оноогод өгчхөөр тэрэндээ өөрөө нөгөө юм дарамт аваад тэгээ би одоо энийг яаж хийх үү гэж дарамт аваад нөгөө өмнө нь бол уншихдаа би хааштай баки биш юм чин гэж одоо тийм юу ч бодохгүй уншсан чинь тэр нь илүү байсан болоо да. Тэгэл тэндээс тэгээд нэг ойлгож аваад баки дээр сонгогдсноо дараа нь арчигдахгүй юу дээрээ тулаад тэгэл яг энэ болгоны араас за нөгөө нэг дотоод мэдрэмж нөгөө энийг ойлгох хэрэгтэй юм байна. Бүр дотроос мэдэрч хийх хэрэгтэй юм байна гэдэг зөвлөдөө ойлгол. Тэгэл одоо энэ дүр дээр сонгогдсон доо энэ бас адал явдалтай. Ер нь бол өмнө X төцийн маань хийжсэн баки одоо бидний хийж байгаа баки хоёр шал өөр. Бүр жүжигийн хувьд, дүрийн хувьд үнэхээр савлгаатай дүр байгаа. Тэгээд үнэхээр гоё амттай дүр байгаа учраас найруулагч маань ингээд чамаас энэ жүжигийн хувь зай шалтгаална шүү гэж хэлснээс хойш одоо ингээд бүр ингээд хэцүү байгаад байгаа. Гэхдээ хичээн одоо тэгээд ард нь яаж гарах вэ гэдэг одоо өөрийн л одоо бүх хичээл зүтгэл үлдээд байна. Харуулна да. Аавч маань анхныхын тайсны уран бүтээлийг ээж аав нь дэмжиж одоо плетийг авцсан байгаа шүү, худалдаад авцсан байгаа шүү гэлдэж чинь тий. Манай гэр бүлийн хүмүүс эхнэр маань би ч ингээд заримдаа очиод ингээд хямарцсан очдсон шүү. Найруулагчтай загнуулаад ингээд бас нэг л болж өгөхгүй байх, чадахгүй байх. Өнөөдөр бүр ингээд солих уу гэлээ. Би бүр яагаад байгаагаа ойлгохгүй байх ингээд очиход миний харж чадна шүү дээ. Гэл өглөө гарахад миний харж чаднаа амжилттай чаднаа минийэр бол байгаа шүү дээ гэл. Тэгэхээр бас нэрээ би чинь чадчих юм болоо гэж бодоод ингээл уран зөрөгтэй гарan заримдаа хямарж очиад одоо их нэртэй л одоо баг ингээл бүх юм л ярьж ийн л та. Заримдаа жоох урам авцдаг үгүй ингээд штэ гэл хилээ үстэй ингээл тэл хэлсэн штэ ингээл угаасаа чадна штэ гэл. Заримдаагийн дуцаар ярихад хямарцсан ярихаар л шууд ойлгоол хоолойны өнгнөөс ойлгоол шал өөр юм яриад авчих жишээтэй. Тэгэл
үнэхээр одоо гэр бүл, найз нөхөд бүгд л намайг дэмжиж байна. Бүгд л ард одоо үнэхээр сэтгэл санаа тий олон зүйлүүдээр дэмжиж байгаа учраас би энэ дүрийг одоо хийж харуулахаас өөр надад одоо сонголт байхгүй. Одоо бол эргэж харах сонголт байхгүй. Тэгэл урагшаа дайрандаа. Хэрмэл крүү бол олон инедмийн уран бүтээл рүү сорж одоо өөртөө хүч үзэж явж исэн бол өнөөдөр тайзны уран бүтээл рүү ороход маш хүчтэйм одоо болж байгаа нь ялчгүй Орфей театр. Орфей театрын маань хамт олон байгаа. Тэгээ энэ хоёр хамтрал бол магадгүй нэг юм нэмэх хасах цэник баг. Мэдээж ингээд хоёр нэмэх цэник ч юм уу хоёр хасах цэник нийлүүл арай өөр баг. Нэмэх хасах цэник нийлүүл энэ дундаас угаасаа хүчтэл гарна дээ. Маш хүчтэй юм одоо хүчтэл гарна. Тэгэхээр нэмэх хасах цэнийг одоо нийлж гин. Тэгэхээр энэ дундаас бол маш хүчтэй сонирхолтой тесрэлт бас уран бүтээл гарна гэж одоо хэлмээр байна. Үнэхээр гарч байна. Одоо тэгээд энэ маш гоё шин. Одоо энэ залуу үе тий энэ үе бол одоо гэрэл гэгээ юм аа. Залуучууд маань одоо энэ нийгэмд үүр цайлгаж байгаа юм аа гэдэг зүйлийг хэлж байгаа маш том философи байгаа. Магадгүй бид нэр өөрсдийгөө ингээд олж харахгүй байгаа бол үүр цайж байгаа шүү гэдгийг энэ жүжигээр хэлж байгаа. Тэгээд жүжиг маань одоо бас нэг хэсэгт бас яг энэ үг тодоос тод одоо хэлэгдэж байгаа. Энийг Баки гэдэг дүр хэлж байгаа. Тэгэхээр жүжиг бүтэн үзээд ирээд харсны хар дээрээс энэ үг чинь ийм агуулга байжээ гэдгийг гоё ойлгох бах. Нөгөө хэцүү бэлдэж иргэлсэн байна.